Манайхан би өнөөдөр миний өдөр ямар өнгөрдөг тухай бичлэг хийж байна. Уг нь сая бичлэг хийжсэн гэсэн чинь бичлэгийн устгахчлаа санамсаргүй. Уг нь бол бүр орноосоо босоод хувцгунараа өнсөж байгаагаа харуулсан чи яг хөтэ одоо жоо бичлэгийн саадлах гэсэн юм чи ингээд л эхэлчихгүй дээ. Уг нь бол яг орноосоо босч байгаагаа бүр битсэн байсан. Одоо яалтаж одоо хит болж байна уу яа. За уг нь бол бүр хуцаа тавих газраа хүртэл амар сайн. Одоо шүтээ угаана. Би бүгд шүтээ угаана. Шүтээ угаахгүй болохгүй. Шүтний эмнэлэгт очино. Би шүтний эмчтэр очиад аль болохоор үйлчлсэнгүй шүү дээ. Өвдөд биш шүү, айгаад үйлчих. Тэрнээс бол өвдөлт бол байхын хувьд бол байна. Гэхдээ тийм амар бол биш. Гэхдээ би шүтээ үзүүлж байхдаа бол гэнэ тийм жоох өвдөж байгаа хэлэх нэг дуурч л дээ. Шүтний эмнэлэгт очиад одоо өвдөхгүй өнч гэж юу яах вэ? Шүт бол бидний бие хамгийн чухал хэрэгтэй. Та нарт одоо шүтээ багаас арчлахгүй бол ямар үр дагавар хийдэг хэлье. Шүтээ арчлахгүй бол арааны шүтэн өчсөн сорсон байх юм бол бүр доошоо яваад чиний хүзүүний хэсгийг цоолон арьсан бүр ингээд цанаас юм харагдахаар цоолно. Үгүй бол тэр хорхойнууд нь дээшээ явсаар байгаа чиний нүдний харааны мэдрэл рүү ороод чи сохорох магадaltaй байдаг. Тийм болохоор та бүхэн шүтээ маш сайн угааж байгаарай. Юмгац дүсчих баг. Одоо энэ бичлэг эпизодоор явж магадгүй шүү хүмүүсээ. Яг гэвэл энэ бичлэгийн сэдв бол карантины нэг өдөр гэдэг нэртэй. Одоо карантин болж байхад одоо би яг ямар байх вэ, гэрээс айлуулах, гарахгүй яах вэ, ийх үү, эндээ яах вэ гэдэг нэг зөвлөгөө маягийн болно. Тэгээ маргааш ч гэсэн ийм бичлэг хийж магадгүй байх. Маргааш хийж байхад амралтын өдрөөр бичлэг хийхгүй. Амралтын өдрөөр би бичлэг хийхгүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Би 7 хоногийн 5 өдөр бичлэг хийх болно. Айлуулах. Гэхдээ та нар намайг 3 өдөр бичлэг хийсэнгүй 2 өдөр бичлэг хийсэнгүй загнуулахгүй. Би ч бас мэдээж YouTube-ээс амралт авна. Та нар гол нь 1000 дагагч болчих юм бол би бараг өдөрт 2 бичлэг хийх гэдэг байгаа байхгүй юу? Энэ бол тэгвэл би YouTube-ээс мөнгө авна. $1 авна штэ манайхаа. Мэдж байгаа. Би гэхдээ өнгөс 5 subscribe-тэй. Гэхдээ миний үеийн хүүхдүүд боллоо штэ. Нөрөө байгаагүй штэ. Миний үеийн хэдэн Mojo Mongolia байна. Relax Mongolian YouTuber Нараа байна. Mongolian YouTuber Blastman гэдэг. Тэд нар чи Relax болон Mojo Mongolia тэр хоёр ч бүр 13 12 subscribe-тэй. Mojo Mongolia Relax хоёр л Mojo бол Relax яах. Тэгээ бас нэг ямар геймер хэлээд нэг тийм гар идэх. Тэр гар ямар ч subscribe-гүй. Ганцхан тоглоомны бичлэг хийсэн. 3 минутын бичлэг.
Нэг тэгэхээр бүр цаг бичлэг гэж болж байна. Би өөр YouTube өөрөө YouTube бичлэлээ ер нь хамгийн туршлагатай. Өөрөө бичлэгнийхээ хугацааг сонгож чадна. Бүр болохгүй бол 24 цагийн бичлэгийг хугацаатай ч болгож болно өөрхийгөө олно. Харин зарим Mojo Mongolia Relax эдгээр чи 12 13 subscribe-тай мөртлөө ердөө 3 минутын бичлэг хийж штэ. Заримуд нь бараг сэхгүй минут ч хүрэхгүй юм хийж юм. Тэгэхээр бол би өөрөө ингээд дөөрөө ирэхгүй магтчихээ. Уг нь бол магтаж болохгүй. Зүгээр хэлж байгаа юм зүгээр. Ер нь бол би тэднэрт комментэн дээр дандаа тэгж хэлдэг. Бичлэгээ урт хийгээч. Бичлэгнийхээ хугацааг хамгийн ихтэй 24 цаг болгож олноо. Samsung өрдөг бол гэд хэлдэг миний юу комментиг уншдаг юм уу уншдаггүй юм уу. Тэгээд би Mojo-тэй хамтарсан бичлэг хийж утасныхаа дугаарыг миний комментэн дээр бичээд үлдээчихээрэй. Хоёулаа нэг хамтдаа өдөр өчим нэг хамтарсан бичлэг хийе гэд хэлсэн байхгүй. Тэгээ бас relax гэлжээрэй гэсэн. За зөнөр гоноо. Хэсэг даач одоо бичлэг миний комментэн дээр ингэсэн юм жоохон байж яаж хамтарсан бичлэг хийх гэдэг юм чи одоо сэлэвтэй юу тэнэг юм уу гэж намайг бүр амар мухаалаас билээ. Яа хэлж үзэн штий. Оролдож үзэхгүй хэн яах? Оролдож үзэхгүй бүтэн хэсгийг хэн мэдхийн тийм үстэй. Би бас ингэж боддог юм. Зарим хүмүүс оролдож үзээгүй мөртлөө бүтэн хэсгийг мэдэхгүй. Бүтэн хэсгийг мэдэхгүй юм бэ. Ягаад тий? Дүүг сэрхээр хідүүлээ. Жохон гэрээ цэвэрлээ. Гэр жохон замраг байх шиг байна. Яж хаад хамаг юмнуудаа жижиг өрөөрөө оруулж хураа хэрэгтэй болчих тийм. Яж хаад дүү жижиг өрөөнд тавьж байгаа хамаг ороод тийм ээ. Зан хорны бүгдээ өглөөний цамайгаа хийгээл ичиж та тий. Гэг нь унтчихэл юм дээ. Өглөөний хийхээсээ гадна жоохон зүрх тараах юм. Жоохон зүрх тарнаа. Жоохон зүрх тарчиё. Тэгээ бэлэгнээсээ идий. Аав ээжлээ саван богтоос гоё бэлэг өгсөн. Тэр бэлэгнээс жоох идий. Шиглэг юм. Гоё. Оо дүүс ирж байна. Очи. Нэ яасан. Яасан би. Яасан. Аав ээж нь авсан байна уу? За, хойлоо босгоо. Босчих. Унтах юм уу? За хоёул ихлээр хувцас соличих гинэ. За дүүгийн хувцас соличих. Цаанарыг төр энэ тавьчих уу те. За яанаас тийш хараа хувцас солих болоогүй юм уу? За ямар ч жагаад илээд хувцас солиулаарэ. За. За дүүс ирсэн болохоор гарцаагүй зурагт үзэн гэсэн зам байхгүй. Өглөөний цэгийг хийчихгүй дүү маань үлсэн. Гэг нь үлсэж гэнэ үү? Төө яана үлссэн биш. За чи өглөөний чи болтол төр зур юу идчих вэ? Агаагийнхаа бэлгнээс итгүү. Чи хоёлаа ор идэ. Ор ич байгаа шүү дээ. Хоёлаа ор идэ л таа. Ор юу? Чи хоёлаа ч гэжтэй. Ор идэ. Ор. Дүүдээ орой бичээд нөхчөд уулзцгаа. За энэ хариултлага төлөгдөг хариулын тавган дээр шарчвал яах вэ? Өнөө л амар гоо төлөгдөхгүй юм шиг харагдаж байгаа жохоо. Моо юм авцсан. Яа, цогцолоо татахгүй юу? Яа. Би камеранаас гарчих. Би одоо ингээд хоолны булын өрнөд эхэлж байгаа байхгүй юу манай? За би өдөрт өглөөд юу идэх вэ? Өндөг шарж идэнэ. Гой өндөг. Өндөг бол үнэн гой. Өндөгөө шарж идэнэ. Өндөг бол гой. Өндөг шарна. Өндөг гой. Өндөг шарна. Өндөг гой. Өндөг бол үнэхээр час самттай. За өндөг бол үнэхээр гой. Амттай л та. Дахиад нэг өндөг аваад 4 өндөг болох тах. Урлын сайд болсон сайд гэж.
Өндөртэйгээр хамт холил хуучхаар юм байна уу? Хамт шарчаар гоё. Болох мэдээж шүү. Оо тэнд хяам байгаа юм шүү дээ. Өглөөний цан хяам идэхэд бол буруутах юм уу? За. Идэхэд бол буруутах юм байхгүй. Яа тусаа алгатгай. Алгаттай наа. Та нар Монголын зөндөө олон алдартай ютуберуудыг мэдэх бах. Grimix, Mesmerism яг гоо Grimix ер нь бол Монголын их ютуберууд бол геймер гэдэг. Би бол яг хөтэ заримдаа геймер байна. Эсвэл би бол чөлөөт ютубер л юм да. Эсвэл зарим юмнууд нь яг тууштай нөгөө сонгосон сэдвээрээ явна. Жишээ нь Mojo биш. Mojo чинь та нар Mojo-гоо ойлгохгүй магадгүй нөгөө Mojo Mongolia гэдэг YouTube-ийн нэрээр дууддаг байгаа. Намайг ч гэсэн The Last Man бол Mega Tiger-аар л дууддаг. The Last Man гэж бол миний үеэл тэнүүнэгээд та нар бол мэдхгүй юу The Last Man чи 4 subscribe-тай би 5 subscribe дөө. Уг нь бол The Last Man чинь надаас ахын байхгүй юу. Тэгчээс бас надаас муу яваад байгаа маа. Яг ах жишэлтэй нэг 11 хоногийн зүрхтэй тэнүүнээ 4 сарын 24-нд төрсөн би 5 сарын 5-нд төрсөн яг 11 хоногийн зүрхтэй л гэдгээ. Яа гэхдээ Mojo Relax гэдэг юу амар штэ. 13 12 Relax 12 Mojo 13 ёо. Ботгол бүр амар санагдаад идэг штэ. Оо дахиад камернаас гарчих юм уу бичлэгээ зөксөх юм мартаад. Тэгээд одоо яг сонгосон сэдвээр тууштай явдаг гэж ярьжсэн. Mojo бол яг Lego-ны тухай танилцуулна гэж сонгосон сэдвээр яг тууштай явдаг. Mojo бол Relax бол ер нь бас геймер хуудууд талдаа. Геймер ер нь бол геймер. Компьютероор хэрхэн бичлэг хийхээ тэгвэл би Minecraft-ийн тоглоомны бичлэг хийж үзүүлмээрээ. Тэгээ бас ер нь миний санахыг геймер шүү дээ. Relax чинь бол Minecraft хэрхэн натах вэ? Minecraft-ээр нууц өрөө хэрхэн хийх вэ? Мих вэ гэж бас. Тэгээд бас нэг Ryuk style юу л нэг тийм бичлэг хийгээд байсан. Бас байсан. Дэжгэр. Оо, камераас гарч юм уу? Оо, миний камер гар орч. Юу бол геймер Relax бол 80% нь бичлэг баг ер нь 80% ч гэлчтэй. Нануу тоглоомны тухай бичлэг гэдэг. Яг нэг заримдаа арай өөр компьютер дээр хэрхэн бичлэг хийх вэ гэд. Тэгээ бас Minecraft хэрхэн өнгөө татах вэ гэдэг хэлсэн. Тэгэхээр чи компьютер дээр мэдээж тоглоомны бичлэг хийн. Бас Minecraft бол тоглоом. Ер нь геймер л байгаа шээ. 100% геймер. Зэцээ гараад ирээ. They want to praise my rose to what I roll my яа. Өглөө систем чи манайхаа юу штэ. Ийм гоё. Та йогурт савж байгаарэ. Актимэл манай хөөч нь актимэл байгаа. Үсэж байгаад бол уучвал актимэл идэрч уучвал бас гоё штэ. Илүү. Тэ харуулъя. За ёо. Актимэл уучи. Актимэл өглөө босоод өртгөө уух юм бол аминд юм өгнө. Там бүгд айгүй гоё шүү. Гадаадаас янз бүрийн амттай айгүй оруулж ирнэ. Бас KFC, Pizza Hut-тай хамтран ажилладаг. Гэрээний актимэл үү? Сэкэнд орж ирээд бичлэгээ зогсооч. Омэ, актимэл үү? Актимэл шүү. Актимэл хүүднэр нь уух бас гоё. Гэтэ дөөдөө жоох хүлээсгэж байгаа л үгүй. Яг энэ удаа жоох хүүднэр л өгчээ. Өндгөө шарцгаая. Юу би өндөг шарахт айгүй гоё. Нүүрний хэлбэр гаргуул айгүй гоё гэдэг. За одоо жишээ нь 2 өндөг харшаа шарна штэ. Тэгээд хямар нэг нэмсгсэн ам хийгээ. Тэгээд үүд бол бас хүний өдрийн ажил бүтдэг гэж Mongolian gamer төшиг бас хоёр нэртэй Mongolian gamer төшиг Mongolian youtuber төшиг нэг ийм нэртэй. Төшиг ах бол ер нь
геймер хөдөө 80% нь геймер байдаг. Над ч бас заримдаа чөлөөт юм бол хийхийн хувьд бол хийдэг. Закат ах ч гэсэн бас төшиг бол төшиг Бака ах хоёр бол бас Жавка ах хоёр болно шүү дээ. Ер нь геймер. Зэрэг геймергээ зөвхөн тоглоомны тухай хийхгүй. Бас юу гэж хийж байгаа. Гэхдээ би Зака төшиг Жавка ахын шатар 3 цэрэг цувралыг үзэх дуртай. Тэр нөгөө Зака төшиг ах гэдэг гинт өвлийн газар ичдэг. Яаж өвлийн газар ичдэг мэдэхгүй л дээ. Өвлийн газар ичдэг. Энд Жавка ах яаж Майнкрафт дээр шоронд орсон гэдгийг би ойлгохгүй байхгүй. Чармаа нүцгэн гэдэг нь биш үү? Ямар зэвсэг байхгүй, хоёуг байхгүй байж байгаа юм чи. Тэгээ Майнкрафт дээр өгснээ гэж дрон явж яадаг ингэж бас бодлоо. Энэ чи холдож. Дүс. Майнкрафтер Монгол яваад ирлээ ч гинүү юуг нь вэ Жавка ах гэдэг чи. Ах Жавка ах чи нэг жижиг харал дээр төөрсөн бахт нь олж исэн. Туслаарэ гэ Майнкрафтер олж исэн. Мэдээж Жавка ах бол тэгэж Майнкрафтер дороонд дуулна гэж байхгүй. Мэдээж тэд нар нэг юм сэтэл тэгсэн баг. Жавка ах тэр үе чи худлаа олж исэн. Гэт худлаа олж исэн. Тийм юм ч хууртахаас арай болоогүй. За бид нар өндөө ийм болгож харсан байна. Энд нь одоо нэг гоё ам хийж өгөө. Тэгээд энэ удаа уг нь бол талхтай ам шатын талхгүйгээр шарахаар боллоо. Талхтай ам шарахаа боллоо. Талхтай ам шарахаа боллоо. Агуу ингэж шарчаад дараа нь талхтайгаа хийдэн гэж хийж байгаа юм. Тэрнээс л өндгийг талахгүй идвэл хоол болохгүй. Талхтай заавал идэнэ. За би өнөөдөр нэг юм хэлэх гэсэн юм аа. Би бас нэг ангийнхаа найзууд юм хэлэх гэсэн юм аа. Наранбаяр, Болор Эрдэнэ, Нэтгэл, Ардан, Самбуу. Тэгээд манай охтууд байна. Манайх чи хориулаа 5 охин те. Мишээ, удуулж аим шүү манайхаа. Удуулж та намайг өстэй чирээд аваад өгдөг. Хэрлэн, хөслөн энэ шинээр ирсэн хэм бэлдээ. Дэтэ байсан юу. Хөвгүүдээс нэрийг дутуу хэлсэн юм шиг Авдан Самбуу. Болор Эрдэнэ мөнгөн сор байна. Одоо нэрийг хэлэхгүй манайхан гомдчихно яана. Яг уу Тэмүүн байна. Манай жихэн амт Тэмүүн байна. Одоо би нэг дорнодод очиж карантин дуусгаар байна штэ. Тэд нартайгаа хамт сургуулиа тавж байгаагаараа бичлэгээ сургуульд орж байгаагаараа бичлэг хийнэ заяа. Багшаас нууцаа дүүлж их сонирхолтой болсон ба. Цэрэн нууцаар гэсэн үү? На. Man, mamari, tahita mes no. Hey man, boo man. There's no more. Манайхаа би хоолыг айгүй тийм харагдах зүг талаас айгүй гоё хийх айгүй санагддаг гоё юмэр санагддаг. Харахад л айгүй гоё юмэр санагддаг. Санаа зовх хэрэггүй мэнэ. Яа тос үсрлээ. Өгөгч штэ тосонд. Болооч. Таглая манайхаа. No, monkey, no,
үдчихэйгэл нь штэ. Би уурлаж уцаалж та нараа омдоод өгсөн бол уушлаа гэж хэлмээрээ. Одоо нэгэн хэлцэм чи нуугаад явах вэ? Би өөр нангийнханд айгүй муухай ханддаг гэсэн. Одоо болохоор гимшиж чинь. Ягаад чи юм айгүй их хармалдаг байсан. Өнгийн бод өгч байгаа надад чи яасан гой боддог би нэг бодож үзье гэхтэн. Үгүй өөртөө боддоггүй маань шиг амар муухай загнадаг байсан. Тэ ягаад та бас бодтой тэр үед ягаад уурсан нь ойлгосон л доо. Шинээр будаг авцсан. Анх удаага будах гэсэн чинь ангийн хүүхдүүд нь ихээр нуулсан баг. Шинэ будгийг маань уух олох чинь ягаад гэвэл манай ангийн хүүхдүүд миний будгийг авчаад байна штэ. Авчаад байна штэ. Дараа бүр за би нэг айгүй анх бол айгүй гоо харандаа авсан бохгүй юу? Ийм гоо уртаа. Тэгээд яг тэ ийм хүн юу л болохлаа штэ. Тэгээд өгсөн чи ийм юм болгоод өгдгийн. Чи яагаад ийм болгож байгаа юм гэсэн чи наадах чи амар гой хурц үзүргүй байсан гэдээсэн тэнийг амар мангар. Мөнгө сар биш Мишелгэр манай ангийн охин мөнгө сар жоохон Мишелгэр охин. Гү наадах чи хурц үзүүртэй гэж гой бодсон шүү дээ. Яах вэ? Эхлээд ийм байгаа юм чи ийм байхаар нь бодож л та. Дараа нь чи бүр гарахаа ойлгоод үзүүртэй шүү дээ гэж бүр амар болчихсон. Уг нь бол айгүй гой хурц үзүүртэйсэн бохгүй юу? Гэт сайн анзаараад хараад байгаа юм бол айгүй гой хурц үзүүртэйсэн заяа. Тэгээд нэг хоног бодгонуудаа зээлүүлчих гэсэн бохгүй юу? Тэгэд яасан гэж миний бүх бодгонуудыг ийм хэмжээтэй болгочих. Чи яагаад ингэж байгаа юм Мишелээ гэсэн чинь нэ штэ. Одоо Мишелд одоо энэ тухай ярих юм бол санахгүй. Үгүй штэ л гэдэг. Өө санаа. Ярих юм бол миний пеналанд багтахгүй байсан Макси. Багтахгүй байлаа гэж зүгэндээ буюу төмөр савтан таглаад хийчих болтгүй мө гэсэн чинь юу тэгж тэнэгчээд ингэж байгаа юм. Йоо. Өндөг гоё болчихно манайха. Өндөг яаж чийд. За Мишель гэж миний холоомор сургуулийн юу биш, бүр 72 дугаар сургуульд байсан Мишель шүү. Манай ангийн Мишель бол биш, манай холоомор сургуулийн Мишель биш шүү чамаа. Уучлаарай. 72 дугаар сургуулийн хотын сургуулийг ирж байгаа шүү. Тэг жоохон чигнэж гой болгоох юм. Я та нар өндөг харах байна. Йоо, би ахуудгаа ингэж хийж байна. Инээсээ. Сэрэ. Одоо энийг хэлбэрийг нь алдагдуулахгүй тавган дээр тавхаарч илж өгөө. Каптай эдэлт нь тэмчтэй манайхаа. Kiss sorsa. No one на. Я хүүрэ наалтсан байж тээ. Уг нь бол тос аягүй хийсэн дээ. Дарамдаа бүр тосныхоо тунгийг төвхтүүлж хийж яхад энэ. Одоо ямар ч идэх боломжгүй юм болоо. Хайчлаа. Ямар сони юм бэ? Уг нь бол айгүй гоё. Дугуугаар наа гэж бодчихсон одоо. Стан. За, масгайг багш юм эсвэл. Стан нэрээ. Юу болгоо ичүүдээ миний сахуу хоол. Нөгөө билетхэн дээрээ шарсан бол харин ч наалтахгүй байх байсан. Уг нь энэ манай шинэ билет өгөхгүй юу? Шинэ билет анх айгүй гой наалтахгүй. Зүгээр улсаад гараад ирдэг гэсэн чи одоо бүр хусчээж гард ирдэг гэсэн шүү дээ. Йоо. Стон нэг одоо дүүгэн багш. За өндөр шатч дуулцгаая. Стон нэрнэ. Миний дөө өнгөө дээрээ. Миний маккунтэй сэрээ биш үү? Одоо миний сэрийг та нар ямар их мэдтгүү. Манай дүүгийн мас сэрээ. Элсад үнэн дуртай.
Оо. Хоолойд за ер нь бүхэл өдөржингөө юм хийгээжсэн ер нь боллоо л тоо. Өнөөдрийн бичлэг нь ингээд дуслаа. Лайк and share, subscribe дараарай. Баярлалаа.